2025 оноос төрийн албанд албан гэрээ хөтөлтийн хэрэл болон Монгол бичгээр хослуулан хөтлөх болсон бөгөөд засгийн газраас гаргасан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3 нь аймгийн зас даргын захирамжийн хэрэгцээг хангалттай холбогдуулан тус цэцэрлэгэн орон тооны ус зөвлөл байгуулна ажилласан. Тус зөвлөл нь дараах ажлыг хийж гүйцэтгсэн. Үүнд Монгол бичгийн тогтцол орчин бүрдүүлэх хүрээнд байгууллагын анги танхимын хаягдлыг Монгол бичгээр хаягжуулж анги тус бүрийн хүүхдийн хувийн хавцсны нэрслийг Монгол бичгээр бичсэн. Монгол бичгийн сургалт үйл ажиллагааны хүрээнд байгууллагын багш ажилчид Монгол бичгийн хичээл сургалт явуулахад нийт 32 багш ажилт хамрагдсанаас 1-р төвшөнд 12 хүн, 2-р төвшөнд 9 хүн, 3-р төвшөнд 11 хүн хамрагдсан байна. Монгол бичгийн хэрэгцээлтийг сурсан таниулах зорилгоор байгууллагын цахим хаяг дээр сургалт мэдээлэл хийж олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Цахим Монгол бичгийн хүрээнд хүмүүн бичиг, хүн бүрийн бичиг хураатайгаар хамт олонны дунд тэмцээн зохион байгуулсан ба тус тэмцээнд 4 баг оролцож 5 төрөлд авяа сурч авдраа хослуулан ажилласан. Энэхүү тэмцээнд цахим контент бүтээх, хэрэл бичвэрийг Монгол бичид хөрвүүлэх, минутын онцлох, багийн бөөхө, компьютерт Монгол бичгээр бичих, пазл хэвлэх гэсэн төрлөөр явагдсан бөгөөд тус тэмцээнд аз жаргал ахлагчтай баг 1-р байрлал нь өмнө шагнал туршлагын зүйлээр шагнууллаа. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэснээр дараах үр дүнд хүрсэн байна. 2025 оны 1 сард 33 багш ажилчдын минутын онцлогийн дундаж 27 байсан бол өнөө оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар 38 болж 14-гээр нэмэгдсэн бөгөөд нийт багш ажилчдын 66% нь компьютерт бичих чадвараа 15%-аар ахиулсан байна. Монгол бичгийн орчин бүрдүүлснээр багш ажилтны идэх нэмэгдэж оролцоо сайжирч мөн Монгол бичгийн төрөл бүрийн тэмцээн уралдаан явуулснаар бие биендээ мэдлэгээ солилцож илүү үр дүнтэй ажиллах суралцах нөхцөл бүрдэж байна. Хөх манхан тэнгэрийг эзэгнхэн төрлөөгүй. Хөмсгөн сарны аялах алсын алстаар хавын хоёр одны тохиох бяцхан чилөө хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдийдэртэй хөх манхан тэнгэрийг эзэгнхэн төрлөөгүй. Цаст цагаан нуулыг эзэгнхэн төрлөөгүй. Өн эртнээс уламжлаж ирсэн манай монголчуудын хамгийн хүндтэй баяр бол хүн бичиг, хүн бүрийн бичиг. Үндэсний бичгээ өр хожтой өвлөлнөл дахийг уриалж байна.